За ингээд Монголын үзүүлэлтийн холбоо анх дугаар эмэгтэйчдийн лигийн авшаалт үзүүлэлт зохион байгуулсан нээлттэй үйлчлэл иштрэх ихний тоглолт болсон. За ингээд тав нээлттэй үйлчлэлээс харж байна. За ингээд эмэгтэй бүчүүдийн хувьд бол энэ жилдээ Азийн наадам даахуудаа оролцож эмэгтэй баг тамирчид маань шилдэг 8 үлдсэн гээд шилдэг тоглолтыг үзүүлсэн. За ингээд нээлттэй үйлчлэгийн үеэр мөн өөрийн шилдэг ахмад эмэгтэй цасан өмчдөд хүндэтгэл үзүүлэх ястын үйлчлэл болсон. За ингээд Монголын үзүүлэлтийн холбооны ерөнхийлөгч Содонзуудын Эрдэнэ тоглолтыг нээж хүчээр нээж үг хэлснээр инхүү анх дугаар эмэгтэйчдийн Суперлиг албан ёсоор ирсэн. За мөн Азийн наадам шилдэг 8-д орсон нийт шилдэг сагсан мөнгөд олон хэмжээний мастер хэмээх хэрхэн мөнтэй цодыг гартуулсан. За ингээд эхний тоглолт Цэндаяр шизэнтэй Баянгол Фалконс болон за Мандаа өдөр эзэнтэй Зорнгов том төхөө багуудын тоглолтоор нээлттэй байсан. За ингээд эхний тоглолтыг та бүхэн харж байна. Зорнгов 5 төхөөгийн ундрахын тоглолтын энэ лигийн анхны 2 оног авсан. За ингээд энэ хоёр багууд мөн өнгөрсөн жил Sprite Super League давгынхаа тоглож байсан. За маш хүчтэй багуудын тоглолтоор инфо хийх болж хэлж байна. Тоглолтууд эхний үед бол ерөөдөө Зорнгов 5 төхөөх маш хүчтэй байсан. Тэрдэндээ багийн холбооны шиг тоглосон Баяр Цэцэг үнээр сайн байсан. Баяр Цэцгийн тоглолт нийтдээ 20 оноо 3-аас нийтдээ 18 шидэж 6-ыг байнгаад тусгаж 5 самбар 4 оромжтой дамжуулдаг өгсөн. За энэ дад мөн Шимшиогийн толгойн тоглолт Солонгийн дундын зашилтыг гоё шилтгийг харж байна. За мөн Солонгийн тоглоо Баясгалны Солонгийн тоглолтод бол 7 оноо авсан. За мөн олон жигчид тоглож байгаасын шинэ од хэмээгийн залуухан тоглогч үнээр сайн тоглолтыг үзүүлсэн. За Сэврийн өгчрөл олон жил тоглоод энэ жил бол 5 төхөө өгдөр тоглож байгаа юм байлаа. Ингээд дахиад мөн мөнгө сувдыг алдаатай нэгэн давтлаа. За энэ жил Дорногов 5 төхөө мөн Сэврийн өгчийн шавраас олон өсвөчүүд бол тоглож байгаа. За ингээд ганцуудын мөн алсын цашид донцтой болсон ганцуудын тоглолтод Сэлгэнээс 2 дугаар үеэс талбай дээр орж ирсэн. За ганцуудын нэг тоглолтноор 3 үе тоглосон гэж хэлж байна да. 22 оноо 1 самбар 1 оромжтой дамжуултыг гүйцэтгсэн 3 удаа бөмбөг тассан. Нийтдээ алсаас 8 шидэж 4-ийн буюу 50% давтсан байгаа. За улмаа тоглолтын төгсгөлд 5 тохио багийнхын тоглолтыг ойртуулах хичээс хийдэж улмаар 67-56-гийн харьцаатай Баянгол Фалконс гүнзгий Суперлигийн анхны ойжтой ийхүү байгуулсан юм аа. За ингээд цааш эмэгтэй Суперлигийн тоглолтууд за 1-3 5 дахь өдрүүдэд 17 цагаас спортын дугаарланд явагдаж болно.